таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уугцоор радио нэвтрүүлэг. Сайн мэцхан өрхөмдөд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогч та бүхэндээ даваа лаваг баасан гараг бүрийн их үдийн 14 цагаас цай уугцоор утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэ хүн нэвтрүүлгээр зохиолч Сэрчин Огтой үүр цайхын их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын туучийг 2 дугаар дэвтрийг аль биесны эрхтэйгээр та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа. Ингээд зохиолынхоо үргэлжлэлийг та бүхэн шууд эфирээс үргэлжлүүлэн хүлээн аван сонсноо. Зохиолч Сэрчин Огтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч 2 дугаар дэвтэр 17 дугаар хэсэг. Нефэн шүүгч нөхөртөөгөө 3 өрөө байр шиг орчин үеийн цэргийн зориулттай гэж нэрлэгдэх сүрлэг майханд тухалж байхад тэднээс голгүй харагдах уулын хөндийгөөр үхэр сүрэг бэлчиж арваад бух захлан байх нь байгалийн тогтц үхий үзэгсэлд газрыг амьд болгон чимжээ. Захалжгүй бухнууд бараг тэр хоёрын хажуугаар идээшилсээр ирэх нь сонсогдох бөгөөд сард-сардхийн өвс цулгах хамраараа хүчтэй агаар татан амьсгал аваад амаараа гаргаж байна уу гэлтэй гих дуу сонсогдно. Энэ бүгдийг сонсож байсан Нефэн шүүгч гинэт айдас төрж хонгор минь энэ бухнууд арай орж ирээд мөргөчихгүй байгаа гэхэд нөхөр нь за яалаа гэж дуун ингээд ойрхон сонсогдоод байгаа болохоос бараг 50 алхмын цааны дээшилж байна. Тэгээд жид нарыг тус хайхан сургасан гэж ярьдаг юм байна лээ. Айлтгүй шүү хонгор минь. Айлхлаа хайрт минь гих зэрэгээр ярилцгаагаад гинэт пид пад хийсэн чимээ гарснаар тэдний яриа тасалдаж нөхөр нь гар буу шүүрч аван гарч хүрлээ. Бухнуудын наан идээшилж байсан 2 бух юунаас ч улсын бүүмэд хоорондоо улаан галзуу мөргөлдөх хажаа. Нэг нь цоохор өнгөтэй эрвэс мэт боловч лухгар том хүзүү цээжтэй байх бөгөөд нөгөө нь хүрэн улаан өнгөтэй эврэн нөгөөтхөөсөө бараг 2 дахин зузаан уу гэмээр бак боловч үзүүр нь жал шиг хурцаажээ. 2 бух мөргөлдсөөр бараг майхны хажууд ирэхэд сандарсан ир агаарт хий буудсан ч тусыг ил олсон тулаа. Энэ үед эхнэр нь майхан дотроос угсхийн гарч ирснэ. Яана гэж орилоод шууд цаашаа зугатаалаа. Эхнэрийнхээ араас адилхан дутаах манер хайр майхан гэсээр гүөх агаад энэ хооронд машина таг мартаж орхичээ. Зугтаасан 2 ойрхон байх хад руу авиран гарч сая л нэг юм санаа амраад харвал мөргөлдөж буй 2 бухны нэг нь машины хажуугаар өнгөрч явтал нөгөө нь цааш холхон ухарч байгаад хөөжвөл цоохор бух ухраад үйд нь уур нь хүрсэн бололтой хав өрчнийг хүчит хэгрээр сэндичин явснаа. Машины хажууд очиж ганцхан шижилтээр 4 дугуйг нь өөд харуулчаад нэг их юм бүтээсэн аятай сүрэг рүүгээ мөрсөөр гүйж оджээ. Ухарч байсан бух цоохрын араас угсхийн яахын зургуу цавийг нь үлгэн шилэх гэтэл саяхан машиныг эргэтэл мөргсөн эрчиндээ яваа цоохор бух нумарч эргэн шор иврийг нь тосолж хав хийтэл хамгаалан тулалдаж тоос усгасоор талиж одлоо. Машин унсан ч гэсэн азар майхан нь бүтэн үлдсэн бөгөөд тэнгэр хаяанаасаа улааж бараанд нэг л биш болоод явчихлаа. Хадны дээрээс нөгөө тийш харахад саяхан хажуугаараа цовж өнгөрсөн адуу алсхан байхагаад азраг янцгаах ирмэг дуу сонсогдож адууны захаар хурдлан давхих бараа өнгөтэй нэгэн азрагыг эсэргүүцэж бололтой өөр нэгэн азраг хураасан сүргээсээ жавхтан очсноо холхон зогсоод юу ч юм өнөрлөж бололтой газар тонгоон байснаа. Гинэтхэн хойд 2 хөл дээрээ босож урд 2 хөлөө нэгэнтээ самардснаа. Нөгөөх рүүгээ цавчлан дайрч харагдлаа.
нөгөөх нь ч мөчөөгөө өгөхгүй бололтой. Биеийн сүрний эзэн гэсэн шиг урд хоёр хөл дээрээ тогтож хойд хөлөө өндөр дүргэн тангарч байгаа харагдана. Энэ бүгд амьд байгаль бөгөөд саяхан машиныхаа дөрвөн дугуйг дээш гартал бухаар мөргүүлснээ ортос мартсан тэд азарганы ноцолдооныг шимтэн харж зогслоо. Яг л кинон дээр гардаг шиг үзэгдэл энд өрнөх ажээ. Нийфэн шүүгч нөхөрлөгөө харснаа. Майхан руу очив. Тэнгэр муу харах шинжтэй. Гинэт хүчтэй аадраа асгарч үер бовол бид чи яах вүлээ гэж саяны адал явдлаас болоод энд ямар ч зүйл гарч мэдгэнэ гэдэг 100% итгэлтэй болсон түүний асуултанд нөхөр нь хонгор минь дээ юу ярина вэ? Байрлагч өний нүдээр барьсан байшин шүү дээ. Хэрвээ үер бовол яг хажуугаар нь өнгөрнө. Энэ жалгаар ингээд гараараа заачаар орон игсээр түүний хөдөлсөөр хаднаас буулаа. Эхнэрээ майханд оруулчихад машин руугаа очиж харвалаа. Кранаар өргөд доош харуулцгсан юм шиг харагдах бөгөөд баруун хойд цонхны арын жижиг туслах шил хагарснаас бусд нь огт гэмтэлгүй харагдаж байлаа. Түүний алдаанд хитрхийн налуу газар машина тавьснаас болсон юм шиг харагдана. Уган тэгш газарт бол арай бүтэн эргэчихгүй үлгөгдөж өргөгдөөд иргэнд дөрвөн дутдугуун дээр бууж болох байсан мэт харагдана. Ямар тийхээтэй юм бэ гэж шогшорсоор майхан руугаа буцахтаа гогт аргагүй ч биш юм аа. Ухааныг нь олвол буцаагаад босгож болох байхаа гэж бодсоор орчээ. Энэ үед Нефин шүүгчийг тагнуулахаар түүний багын найзыг хөлсөлсөн бүлэглэлийн захирагч өрөөндөө мохоор татаж хөлөв ширээн дээр тавьж малгаагаараа нүрэн бүтээчгээд ундах сэрүүний завсар дуняартаж уяу ямандах удаага мушгиралдуулан үлээж байтал хаалгад өссөөр түүний туслах орж ирээд босоо дээр ирээд явсан хүн яралтад уулах мэдээтэй гэсээр тантай уулзахаар ирлээ гэхэд гараас авчуулан түүнийг дуудаж ирээд чихэнд нь оруулчих гэж шивнжээ. Түүний өрөөнд хаа нэгтэй чагнах тагнах хэрэгсэл тавьсан байж магад гэж бодсон тэрээр заримдаа ингэж ярих бөгөөд хүнтэй ярих үедээ хөвж массаж тавьчихал дуу аяланга хэд гурван үг сольдог ажээ. Арван 8 дугаар хэсэг. Ажиллаж явахдаа хэд хэдэн газар өргөдөл бүгэлсэн учраас маргааш өглөө нь захим шуулангаа шалгавал юу ч ирээгүй байлаа. Бараг 100-аад газараар орж ажилд орох өргөдөл бүгэлсэн атал аль нэг газраас нь хариу ирсэн болов уу гэж гордсон тэр. Учир нь Монголд байхдаа ажилд авна гэсэн зар бүхий газруудыг зориход их сайндал 5-6 газар орохдол ажил олддог атал агуу Америк тийм биш ажээ. Бүхий л газруудад ажлын байр үргэлж нээлттэй байх бөгөөд ажилд өрсөн нөөц ажилтнаар бүртгэж авах тухай хүснэгт бүхий цааснууд маш ихээр байхагаад нэг ажлын байр дээр дор хаяж 3-аас цөөнгүй хүн хүлээгдэж байдаг гэдгийг тэрээр үл мэдэх учраа 100 гаруй ажил олгогчоос нэгэн ч хариу өгөөгүй ихэд гайхжээ. Өглөө 11 цаг хүртэл хүлээгээд ямар ч чимээ байхгүйд арга тасарсан төврийн аргаар 10-аад газар руу уцтахад таны өргөдлийг хүлээн авсан. Шаардлагатай үед бид өөрсдөө эргээд холбогдох болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэсэн нэг л загварын хариултыг авч байлаа. Цаашид хүлээж суухыг хүсээгүй тул өчигдрийн явсан газруудыг алгасан. Баруун хоошоо нэлээд хол ажил хайж явхад түүний мэргэжлийн ажлууд хаасайгүй харагдаж байлаа. Маш олон төрлийн компьютерийн үйлчилгээний цэгүүд байх бөгөөд эхнээс нь аваад л өчигдрийн хийсэн ажлаа бүглэж эхлэх гэтэл тэд цааш биш шууд компьютер дээр суулгаж дорн шалгаад байлаа. Түүнийг бүгэлсний дараа бүгд толгоос ихсэрч бүгд зүв байна. Та хаана төгссөн юм бэ? Танд нийгмийн даатгалын дугаар байгаа юу? Гэвэл залуу байхгүй.
Тэд үүнийг сонсон мөгц. За баяртай. Дараа дугаартаа болоод ирмэгц. Хамгийн түрүүнд манайх авна шүү гэснээр тэдний яриа дуусаж байлаа. Үдээс хойш буюу их үд өнгөрч байтал арга барсан залуу гэрээрээ буцаж ороод бяцхан цай ууж аваад урагшаа чиглэн ажил хайчаа. Урд хороолол харин их өөр ажээ. Тэнд Аз хороолол буюу Хятад хороолол байх юм. Энд Япон, Солонгос, Монгол, Вьетнам хамаарахгүйгээр бүгдийг нь нийлүүлээд Хятадууд гэж нэрлэдэг нь илт байлаа. Дээр дурдсантай нэгэн адил нэгэн Мексикэр түүнийг дуудснаа. Чиний нэр юм бэ гэснэ. Түүний хэлхийг нь ойлгосонгүй бололтоо. Джеки Чан? Замын нөгөө талд яг одоо ажилд авна гэд өөр нэг Джеки Чан чамайг хүлээж. Одоохоо очтоо. Ингээд түүнийг далан дээр нь нөхөрсгөөр алгадчихаа. Залуу баярлаа гэж хэлээд тэр газар очивол нэгэн цайны газар байх өгөөд. Сайн мэн үү? Би ажил хайж байгаа юм. Танад хийчихэр ажил байгаа юу? Гэвэл тэр газрын эзэн бололтоо Хятад дээр. Хот ажиллах уу? Сарын $900 гэж хэлэхдээ түүнээс илдэв юм нэхэж цаасан тэр бөглүүлсэнгүй шууд л одоо ажилдаа орох уу? Хизээ бай гэхэд чихэндээ итгээгүй залуу гайхаж одоо ч болно л доо гэж сулхан дуурахад Хятад дээр өглөө 8:30-аас орой 8:30 өнөөдрийн цалинг цагаар нь бодож олгоноо гэх нь тэрээр хүнхүч ихэд хэрэгцээтэй болсон уу эсвэл угаасаа ингэж байнга хар ажилчид орж гарч байдаг газар юу? Ёстой чөтгөргүй мэд байлаа. Хятад дээр бид 7 хоногоор цалингаа өгнө. Бэлэн мөнгөөр. Гэхдээ нэг 7 хоногийн цалинг ажлаас гарах үед чинь өгнө. Бид ингэдэг юм гэснээс өөр юм хэлсэн байв. Монголд сараар цалин авдаг гэдгийг мэдих тэрээр үүнийг сонсоод бүү баяр хөөр. Бас $900 гэдэг түүний хувьд агуу их мөнгө. Ийхүү шууд ажилд орохдоо аяг тав угаахаас өгсүүлээд ногоо арилгах зэрэг аарсархан ажил хийж байтал тэр өдрийн ажил тарах болжээ. Ажил тарсны дараа түүнийг ихэд сайн ажилласан байгааг харсан Хятад дээр дуртай байгаа бололтой. Чи хаанаас ирсэн бэ гэхэд залуу Монголоос гэж ихэд бахархалтайгаар хэлэхэд энэ удаа манер шууд л ара Монголоос өөр Монголоос гэж асуух нь тэр бусдын адил мэдлэггүй нэгэн биш бололтой. Залуу ар Монголоос Хятад хэл мэдэх үү гэж асуухыг сонсоод Монгол улсаас гэж хэд Хятадаар ярьж хэлвэл түүний гайхсан байртай харж байснаа хаан сурсан бэ чи гэж асуухад урдаас нь адилхан Хятадаар ярьж хэллээ. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин Угтай үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын дууч. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава, өгүүлэгч Хос Баяр. Их Монгол радио 2021 он. Сонсогчдаа их хүн номыг бүрэн ихээр нь худалдан авч уншихыг хүсвэл 88 10 17 14 88 10 17 14 дугаард холбогдож байгаа газраа хүргүүлнэ.